Монгол Улсын төрийн шагналт ардын уран зохиолч Сормон Иршийн Дашторов. Тэнгэрийн дүүн өгүүлэг. Тэр зун аав маань ажил төрөл хөөцөлдөн өнжүүт хонуудаа гадуур явж ирснээ. Анайл зангаараа нүүдэлд төхөөрч адуу хоньныхоо бэлчээрийг татан замт нуруу химэх газар нүүж був. Нээрэн чи шин нутагт ногоон нэлэх. Та нөхөмөл хамар цоргон тун таатай санагдав. Нэлэх ногоо шимт бэлчээрт ирсэн хураг хонь тогтвортой. Гэр тойрон идээшилж би өдрийн өнчин тоглоомн дээрээ өнгөрүүлж болон зугаатай байлаа. Ийхүү хоёр хонж байтал аав адуунаас тасарсан хуучин нутагт үлдсэн ижил буруу хідэн морьдоо олж ирэх хэмээн одов. Манайх ажлагны 5 атнаас өөр тэмээгүү тул аав маань тэмээний бэлчээрүүл хайхарна. Ингээд ч хизээний л адуу хоньны бэлчээр хөөж газрын гарт сайтай нутагт айлаас төрүүлж сэлгэн нуудаг зантай. Олон нүүдэлд би баахан дургүйхан байдагсан. Яагад гэвэл би буудал дээр чулуун гэрэн барьж тоглоомоо шин юмар сэлбэн арай нэг зэгцэртэл нүүх болж өнөөх тоглоомныхоо тэн хагасыг орхих болоход баахан дургүйхан байдаг байлаа. Түүгээр ч үл барам тоглоомондоо шилэлт хийж ууг нь бүгдээрээ л надтай хэрэгцээтэй зүйл байдагвэ. Ямааны арсан тулмандаа хүүдэлж ачааны энэ тэнд ачуулах гэхэд аав хар чулуу хагархаа шаазан гэж дургүйхан хамар доороо өглөхт нь бас гомдох сэтгэл төрнө. Гэвч тоглоомыг мань хар нутаг дээр орхичихлгүй аль нэг тэмээний ачаан дээр ачаад явахт нь санаа амарч баясдаг байлаа. Өөр нэг шаналлтай зүйл гэвэл аав үүр цүүрээр дууд халуун нойрноос босгох нь халтай. Нүд анаатай хിവэрэ тентүр тунтар гიშгчин гадаа гарч нуухтай нүдэ нухлан нойроо сэргээж ядаж байхад л урагшгүй хэмээн загнана. Тэгээд ч нүүдлэр хийх ажил мундахгүй. Хам хумхан цай ундаа уусан болоод л гэрийн оосор бүч тайлна. Ачих тэмээ бурууntаглан авчирна. Хом түшин. Зөвдгөөсөө буруутах нь их тул өдрөөс илүү аашлуулж загнуулна. Ачаа ачиж дуусвал навсай хүрэн хэмээх номхон мориндоо мордож нүүдлийн цувааны хойноос хониод уж гэлдэрнэ. Халуун өдөр бол мөн ч хэцүү. Нойр дутуутал морин дээрээ үүрэглэх гэж жигтэйхэн. Хонд хурч зогсоод явж өгөхгүй зовоохын дээр навсай хүрэн морь маань элэг барж явхаасаа зогсох нь их. Тийм ачааны бараа тасралгүй явсаар шин нутагт буусан гэртээ ирнэ. Нүүдэл халтайч жаргалтай үе бий. Шин нутагт буугаад ижи маань алб шиг борц хөвүүлсэн хийстэй цай чанаж надад аяг дүүрэн будаа шүүн тавьсан байхын дээр аав дутуу нойроо нөхөн хэдий болтол унтахыг зөвшөөрнө. Бас шинэ газарт тоглоом барих газрыг сонгон олж нэгэн өрхөйл төхнүүлэн адуу мал хон тэмээгийн ялган өрж суух урамтай. Аавын эзгүүд ижи гэртээ байвал сайл сүгэ базаан идээ цагаагаан тавьж эм болж гадуур гарвал адуу тэмээгэн услаж морь унаагаа юулан эр болно. Ээжийн эзгүүд би хон хургаар тус нь хариулж орон сайл төгөхөөр хургаан хөгнөж хонио хураана. Бас шээзгийн аргал түүж амжуул ижидээ дуртай өтгөн цайгийн чанаж тавина. Тэгээд мэдээжийн хэрэг зав зай гарган байж чулуун тоглоомн дээрээ тоглож өөрөө эзэн нь болж гийчин нь болж наадна. Үдийн нараа нохой гаслам шарж модог нэртэй хотож хар маань гэрийн сүдэрт улаан хилээ унжуулан аахилж бүх орчлон дүлий болсон мэт дүнсэв. Хонид идээшлэх юм болж биенийхээ гидсэн дээр хушуу толгоогоо шургуулan хурж ямаада салхи мөрөөдөн бибисээ төрүүлэн сэрвэн сэвшээ амтлах гэсэн мэт цувран зогсжээ. Тоонны нар тогоон дээр шахан бууж халуунд нозоорсон ижи маань орон дээр зүүрмөглөн хэвтэж байлаа. Би гэрт орон гарan тоглож байв. Алсад гинт тэнгэр дүнхийн дуугарах сонстов. Ижи цочин босож гадаа гарснаа. За үдэд дуугарсан тэнгэр уяр буухын зүн гэдэг. Үдээс хойш айгүй бол дуутай бороо орхон дээ. Ганц гэр яанда хүмүн гэв. Бороо орох сайхан санагдавч хаавын эзгүүгээр таарах нь ямар аимшиг вэ гэж зүрх төгшин гадаа гарч тэнгэр ууд харвал тэртээ баруун хойно сувраг цагаан уул цогцлон умар зүг газрын савсалгаар үүл бараантан бороо орж байх бололтой. Ижи маань ятахнаа тэнгэрийн дуунаас айдаг гэж ярьдаг тул тэр бороо нааша битгий ороосэй гэж дотроо бодохын шатсуу хэрв энэ ордог юм бол аавыг ирсэн хойно л ороосэй гэж бодов. Цаг өнгөрөх бүр үүс улам өтгөр наашилж хангаан хойд хиц
Ямаа даруугын хаваар борооны үл газар бараан тулан бууж янгаш дөхөх бүр зүрх түгшин айл болохоор ижидийн тус болох гэж бараа туруугаан хүчиж шээзгийгээ өрн аргалж явлаа. Эжиманч бас найшлуулах зураа аргалт түүж ирэв. Ингээд борооч оруулж орог харин тэгтээ шүнл битгий ороосай гэж боддог боллоо. Сайлын цаг болоогүй авч хургаан хөгнөж хоноо хураан хон ямаагаа холбож ижи дотроо нэг л айж сандарч байгаа бололтой юмд түргэн хөдөлж байлаа. Ээжигээ хон сааж байх зур гэртээ хараан орж голд зөгцөнд дэмба заав. Зулын гол чанга ороовол удаан манддаг гэж би сонссон тул дингийн голоо гайгүй сайн ороолоо. Холбоо цууж хургаан тавихад өмнөөхөн шатаамнаар үүлэн чанд нуугдаж алсын бороо цайран дөхөж ганцсан гэлба гэлсхийн тэнгэр нижигнэн дуугарах бүр сэрүүлгэж байсан ямаад хамраан сэтэртэл түргэн наршиж халуутсан хонд бие теннисэн мэт тарж хургаа хөхүүлэн налав. Тэгтэл салхи хитэнтэй хөдөлж юугүй борооны үйл нүмрэн ав. Ижи маань хургаа ялгаж амжихгүй яанда хүү минь. Би бариад хүгэнч хүү. Ууг нь хургаа хөөгнөл хонид тогтвортой юмсан. Тэгвэл ижи хургаа ялгая л да. Тгийдээ гиснэн гэрдээр тавьсан дэлгэцтэй аруулан авч гэрт оруулав. Би гуяа алгадан харааж тархан захалсан хоноо хуу бөөгнүүлэн хурааж ирэв. Ижи шилбүрээ аван гарч ирлээ. Бороо хүсэж сэрүүлгсэн хонид оодрон хургаан дагуулж гарах гэдэл ижи бит хоёрыг их л твдүүлж Хүний жаахан шууны багын хувьд хөлсөө гарталгүйж хараасан чинь таймгүй. Чингисний хүчинд хургаа арайхийн ялгаж хөөгнөж дуустал түрүүчийн тусал дээл хувцсан дээвэр турга дэлхий газар дээр пат хийм бөө. Ижи өрхний оосроо шүрэн өрхөө бүтээж би ч гэртээгүүн орж хаалгаа нэв. Тэнгэр тажигнан усан хуй шуургалан ижилгүй их ус цутхан буулаа. Хонд гэрийн нүмер барааны өврөөр шавж бээрэг зарим нь онгорхоо үүдээр орох гэж зүтгэлөв. Тэгтэн би ижи тэмээний хоргол яагаад уугуулж байгаа юм бэ? Тэнгэрийн дуу тэмээний хорголоос айдгийм. Тэрээ духан дундуур татаад авах юм шиг гэлблаа. Хош тэгж ярьдгүй юм. Ижи сая яг даавуу өргөдөж явах шиг дуурлаа. Гүй томоогүй гэдг нь. Аав энэ бороонд норж яваа болов? Айлын бараа хараа байлгүй дээ даанч. Одоо хүрээд ирэхгүй юм болов? Яаж энэ борооноор ирэх вдэ? Шүн энэ бороо орох болов? Үүр цайлагчиж мэднэ. Гэхдээ дуутай бороо уддаггүйсэн. Ижи бит хоёр иймэрхүү юм ярьж суулаа. Хойно маань овоо уруудсангүй. Харин бээрэг ямаад хөгөнтэй хург руу шаваад хідэн ишиг боож өгөх гэж байгаа ололтой муухай орилсонд ижи хуучин муу хөөнтэй дээлээ нөмрөн гарч янзлав. Тэрхэн зуурал нүмерсэн дээл нь нэвтрэх шахан болсныг харахад их ус бууж байх бололтой. Борооноос болж сүүгэж хөөрүүлж амжсангүй. Сүү хөөрүүлээгөө болохоор би эдмэж идэж чадсангүй. Гадаа улам бүр харанхуйлан байгааг бодоход нар шингэжээ. Ижи дингээ асаах уу? Хараа болоогүй. Асаа гэхээр асаагаарай. Гэрт тэмээний хорголын утаа тунарч чийг дан сэрүү сингэнэхэж би аавын хуучин тэрлэг нөмөрч суув. За чи бит хоёрч толгойгүй болж тэ яана. Яагаад? Аавынх нь уургыг оруулахаа мартчихаж. Нэрээ тэгж хувьтайгаа байгаа юу? Хувь нь чи энд би. Аав чинь чи бит хоёрыг чиг зүггүй хаашланда. Ижи үнэхээр аавын уургыг гэрт оруулаагүй дэ гэмшиж буй бололтой. Манай говьчууд уургаа ихэд хайрладаг зантай. Гэрт оруулна гэдэг маань язоор цээжний тагнаа нийлсэн боодол бүхий хэсгийг гэрийн хаягаар дэвсгэр доогуур шургуулan оруулахыг хэлж байгаа хэрэг. Би бодож суув. За үүнээс хойш бороо орвол аавын уургыг хамгийн түрүүнд оруулж байх юм байна шүү. Ижи хатвчны туургыг хоёр тийш нь ярж зайц гаргаснаа. Дингээ асаа гэв. Би ухаантаас гүн очиж асаалаа. Хонд гэгээ харж байвал урууддаггүй гэж ярилцах тул ижи хониндоо гэгээ өгөх гэж хатвчныхаа тэнд зай гаргасан ажээ. Тэнгэр дуурсаар л байна. Тэмээний хоргол унгассаар дуусав. Дөрвөлжөө ухаад тэмээний хоргол олсонгүй. Тэмээний хорголын утаа ууган байхад үнэхээр л тэнгэрийн дуу нам болж байх шиг санагдсан билээ. Гэтэл түүнийг дуусахаар улам чангарах шиг тасралтгүй гэлбаа гэлэлцэн заримдаа гэр дүүрэн гэгээ татуулан тэнгэр тачгансаар байлаа. Би хоймрын авдрын өмнө аавын дээлийг нөмрөн нуугдайн заримдаа ижийн суганд шигдэн бөмбөгнсөөр байлаа.
Ижи маань тэнгэр дуугарах гэлбах бүртэл гончих сүм минь, хайрхан минь, хурамст минь гэж шивнэх аж. Ижийн шивнэлт надад ч бас айх эмээх сэтгэлийг багасгаж байх шиг сонстов. Тэгтэл ижи маань миний тухай гэлбэж нэг үнснээ. Бүр өнхөлцөг нь хаагарах нуу да. Ийм ч эр хүн байх гэж те. Эр хүн чинь хашгирч байдаг юм шүү. Тэнгэрийн дуу чон хоёр эр хүний дуунаас айдаг юм гэв. Ижи та хашгирахгүй юу? Болохгүй. Яагаад? Эмэгтэй хүн хашгирахаар гижиг нь хүрээд улам чанга дуурдаг юм. Ижи би яаж хашгирах вэ? Хониндоо яаж хашгирдаг вүлээ? Түүн шигээл хашгир. Би хашгирч тэнгэрийн дууг зайлуулъя гэж бодов. Тэгэд нэг удаа хашгирах гэсэн боловч хоолой чичрээд болсонгүй. Миний дуу ч амнаас гарсангүй. Ижи тэгэхэд ухаас хэмээн дуу алдан хөөрдөж үнсээд арай чангахан хашгир гэв. Би дахиад оролдов. Бас л олигтой гарсангүй. Хэд оролцсны хүчинд миний хоолойны оринг гарсан бололтой өөрийнхөө дууг чихээрээ сонслоо. Ижи хаяа босож үүдээ онгойлгон гэрээ нөмрөөр хурж зогссон хондоо харна. Би дахин хашгирсаар байв. Ижи маань бие тавьсан мэт босон сүн энтер юм хийж эхлэв. Ижи одоо би чанга хашгирна. Тэгээрээ минийхүү. Би ижийн тэр үгэнд баярлаж хөөрснө. Сүүлдээ тэнгэр дуурч байгаа эсхийг ч анзаархан болж хөөрцөглөн заримдаа бүр авдрын өмнө тэвхрэн хашгирсаар байлаа. Тэгтэл байз хонь майлах чинь минийхүү чагнда гэж ижи гадагш чих тавив. Анзаарн чагнуул борооны үе садран цутгах шуугаан байн нүрэглэх тэнгэрийн дун үнэхээр хонь майлалдах дуулдав. Нэр хонь майлж байна гэвэл ижи нөгөө нойтон тэрлэгээ нөмөрч үүд онгойлготол гэлс хийж ижиж ард тийшээ нам сууж уулгаалдав. Салхинд хаалга савн нээгдэж тэнгэр дахиад л нэжигнэж гэлс хийн. Хонд дундаас хаг бударснаа гэр бараадан хурав. Сонсвол манайхаас зүүнтэйгүр олон хон майлдан орж ирэх шиг боллоо. Ижи маань хуучин муу зузаан алчуураар толгоогоо дангин талбав. За минийхүү хашгираад л сууж байгаарай. Хүний хонь бороонд уруудаж авах шиг байна. Ижийн тосож авахыг бодъё гэд дээлийн бурантгаар бүсэлж шилбүүр авч одов. Гэрт сүйтгэнэх дингийн гэгийг хань болгон бараадаж байн хашгирч эн тэнд сүр сар хийвэл дав дэвхийн цочод суулаа. Нуугаад яах вэ? Заримдаа уйлмарч санагдж байлаа. Тэнгэр дуугарвал хашгирч ижигээ хүлээсээр суулаа. Тэгээд ядарсан ч юм уу, яасан ч юм бүү мэд хоймрын авдар налан тэрлэгээ нилээн бүх хат нөмөрснөө санаж байна. Үгүй, аваа одоо. Эр хүн шүү юм гэсэндээ ижидээ хань болж л байгаа юм байна да. Гэхс содон чанга дуунаар сэрвэл аль хэдийн өглөө болж өчигдрийн сүртэй бороо улмөргүй арилжээ. Тэр бороо маань зүүд байж үгитэл онгорхоо үдээр шал нойтон газар дэлхий хүрэнтэж хурын усан дугаагдан нарны гэрэлдэж жавхаатсан ногооноо хонд налайн нусаа түргэлэн бэлчиж байна. Ижи маань гадаа гэрээхээ үдэнд шахсан арц уцаар зүсэж хурууд тавьж суuna. Хажууд нь баян данрангийн их хорол чавганц яриа дэлгэн сууж байна. Хорол чавганц хүнийг өөдтэй үгээр урамшуулн шагнавал буян жаргалдаа хилэнц болох юм шиг загиндаг хүнсэн. Намайг сэрээсэн тэр үг бол хорол чавганцын үг байж. Бас анзаарвал гадаа олон хонь хураг майлалдаад химээс хитэрсэн их шуугаан болж байна. Ижидээс сэрснээ мэдэгдэн амхандаа бас эрхлэх гэж худлаа яргалан сунаасаар босвол ижи маань эргэж нэг харснаа. Бос 50 дээр аяганд чинь ааруул өрөм хийгээд тавьчихсан. Халуун хэрмаа уу гэснэ. Хоролгойда цай эдэ авчирч өг гэв. Би данхтай цай тавхтай эдэ гэрээс авчирч хөгшний өмнө тавив. Гадаа хүний олон хонь манай хоньноос бишүүрхсэн янзтай майлалдан шуугаж хорол чавганцын унаж ирсэн налчинка хүрэн инг ширдэгний болон тохоостой зэлний баруун үзүүрт чихээ дэлдэгнүүлэн зогсож байна. Хорол чавганцын хөлийн нойр барьж ирсэн бололтой ханны модны хуурхай хавтана. Түүнийг хараад би манай нутгийн тэргүүн баян бийч. Олигтойч тохош аятайханд шилбүр байдгүй мэт гэж бодов. Хорол чавганц цаа аяглах зураан ярьж байна. Өчигдрийн тэр борооны хүчтэйг л яана. Нэг л мэдхнэ хонь маань уруудаад алга болчихж. Тэр их усан борооноор хойноос нь явах хүн байдаггүй. Энэ хооронд би ам бол олон бид хүрсэн 10-аад хүнтэйг санаж хуталч
гэж дотроо бодов. Баахан хараал тавьж бэбинийхээ урагшгүй гайхаж зандачхаас хэтэрсэнгүй. Буурлын буянтай малдаа буруу сандаггүй болохоор энэ байгаа даа. Танай хотонд ашгүй ирээд хончихч. Ижи тэр хөгшин рүү нэг хялмхийн харснаа. Өдий олон малыг эзэнгүй уруудаж явааг мэдсээр байж тогтоож авахгүй хүн гэж хаана байх вэ? Монгол хүн байна да, даанчтэй. Муу зулцгаан намайг хэлж байна. Хашгирч чимээ өгч байж үзээрэй гэдэл гараад хараасан чинь энүүхэн зүүн дор олон хон хошуураад орж явна. Тэгээд л арайч сөргөж хотонд авчирлаа. Гэхдээ би ижи маань уруудаж явсан хүний хоныг тосож аваад ирж харин эрэгтэн би ундчихсан байсан маань тойгүй гэж харамсан бодов. Тэгээд юунаас түрүүнд ижи маань тэнгэрийн дуунаас хичнээн их айгаа бол гэж бодлоо. За яамаа. Хоноол олж авснаас хойш яах вэ? Хоол явчихаа болвол гэж айж байсныг яах вэ? Йоо, энэ мө хөлөө хөдөлж өгөхөө байсан юм. Хэмээн эйтэн гуталтай хөлөө жийж суудлаа заснаа цай аяглав. Тэгснээ над руу эргэж хараад танай энэ хоор мөгний савчин намайг хэлж байна. Хизээч билээ дээ. Борлог цастай шүн төөрч хээр хоноод та нарын зүрхийг сугалчхаа шахсан гэдэг биз? Түүнийгээ бодволч овоол болж гэлээ. Тусд орсон. Ухаан нь урчин тэрэг тэнгэрийн дуунаар хашгирч дуурайд хотон тохондоо чимээ өгөөд наддаач ханы бараа болоод л байлаа. За буруу хаашаа. Тайж хүн л тэнгэрт хашгирдаг юм шүү дээ. Тэд чин тэнгэр язгууртан болоод л тэр. Танайхан чин харин манай энд өртөө дагаж ирсэн цагаач гээвзтэй. Ижи юу ч дуурсангүй. Дэлгэцтэй хуруудаа авч дээвэр дээр тавив. Би хорол чаванцаас магтаалын үг сонсон байх гэж бодсон бөгөөд ийм үг дуулна гэж даанч бодсонгүй. Энэ зуурч би өрөм ааруулаа идэж өглөөнийхөө хэрмийг ууж ханаад гэрээс гарав. Хорол чаванц ахаад л цай аяглангууд над руу хандаж. За хоор мөгний сам минь харааж үз. Хоноо хураагаад ир гэснэ. За цай ууж ханлаа. Энэ олон хоныг яаж ялгана да? Хоёр хүүхэд минь тусалж үзээрэй. Энэ мө хөл ёо гэж яан шив. Түүнийг би байшилж байна гэдгийг нь гадарлаж хэрэндээ л уур хурч байлаа. Хон ялгах гэж хичнээн ядсан гэхүү. Ядахна хорол чаванц хөдөлдгүү. Нөгөө ханы модныхоо хугархайг тулан энийг инг тэрийг тэг хэмээн зандарч аашлахаас гавьсангүй. Гэвч би гүүхэрэнгүүж ижиж бас мундахгүй ядарч тэдний хоныг ялгаж явлаа. Хорол хөгшин нөгөө налчингаа бүхтээ ингээ дуу тасралгүй орилуусаар хоноо тууж холдов. Ижи түүнээс хойш баахан харж зогсноо санаа алдангууд хайчуу даа гэж. Малаач харж хандаж чадахгүй хэрнээ хүний тусыг мэдэхгүй юм да. Тэгээд бас хүнийг гуйлагчин түүлэгчин харчин цагаанчинд нь хурж дуудан шүү гэж ихэл зэвүүргсэн янзтай ганцаараа амандаа өгүүлв. Чингиснээ намайг урд урдаас илүү хайртайгаар хацар дээр минь унсаж миний зулцгийг минь хүртэл ажиллаа хийлгэж байж загнаж зандарч яана гэв. Нээрэнч хорол чаванц хоноо ялгуулж байхдаа бишгүй л их хараал тавьж харааж гүйсээр явхад гүүгээд гим хэмээн загинсаар байсныг эргэж санав. Гэхдээ би гомдоочгүй. Тэгэд би 7 настай байсан юм шүү дээ. Харин манайхан өртөө зам дагаж ирсэн ядуусаас гаралтай болохыг хожим мэдсэн. Хэдий тэнгэр язгууртан биш ч гэсэн тэр аимшигч хүн ижидэн дээд зэргийн хань болж магтуулснаа ховорхон шагнал тооцсон буцаар явдаг юм гэхийн дээр төрсөн үрийн дүү их хүнд тэнгэрийн дуугч айлгах сүртэй хэрнээ ээлтэй үлзийтэй дуулддаг юм уу да гэж боддог болсон билээ.